За одоо та бүхэнд агч модны талаар мэдээлэл хүргье. Агч модны талаар бол ерөнхийдөө иргэдэд бас мэдээлэл жоо хомс байдаг байх гэж боддог. За агч мод маань ямар мод юм бэ гэхээр ерөнхийдөө манай орны хувьд бол нутагшаад бол одоо 10-аад жил болж байгаа гэж үздэг. За энэ мод маань бол одоо цэцэрлэгжүүлэлт одоо ургамлан хашлага одоо нийтийн талбайн цэцэрлэгжүүлэлтээр сүүлийн үеэр бол одоо маш ихээр тарьж байгаа. За ийм мод байгаа. За энэ мод маань урт нь 5-7 м өндөр ургадаг байгаа. За мод маань ер нь үрээр тарихт бол маш үр дүнтэй. Ургац хурдан. За мөн хүүтэн дэсвэртэй. Ганд бол бас нэг жоохон дэсвэр муутай ер нь ус шаарддаг мод гэж үздэг. За ерөнхийдөө 3 дахь жилээсээ бол эхний 2 жил бол жоохон услахаа шаарддаг. За 3 дахь жилээсээ бол ерөнхийдөө өөрөө бие даагаад одоо усаа татаад уснаа зохицуулцдаг ийм мод байгаамаа. За сүүлийн үед бол одоо хот газар бол одоо ихээр тарьж байна. Ер нь ургах чадвар маш хурдан. За ийм мод байгаамаа. За 4-5 наснда бол одоо 3-5 наснда бол үрээ өгдөг. За үүний үрээр тарихад бол ерөнхийдөө маш хурдан ургадаг. За ийм мод байгаа. За ер нь зарим нь бол энергитэй мод гэж ярьдаг. За энэ модыг бол одоо тарих талаар бол одоо зөвлөгөө өгье. За үндэс маань бол одоо ямар ч гэмтэлгүй сагалгаар. За энэ хялгсан одоо судас үндэснүүд ч юм бол одоо усыг сордог. Үүрэг гүйцэтгэдэг. За энийг болохоор тэгээд анх та тарьцаа сонгож худалдаж авахтаа бол одоо маш сайн шалгана, хугархаагүй, гэмтэлгүй. За тэгээд гол иш маань бол одоо гэмтэлгүй, элдв төрлийн одоо хугархаа шалгархаагүй байвал одоо урах одоо маш их урах одоо боломжтой ийм мод байгаамаа. За энэ мод маань энэ модны хувьд гэж ярил одоо энэ мод маань манай байгаль орчин аял жуулчлалын газар одоо мод үржүүлгийн газар өөрсдөө үрээр тарьж гаргаж авсан. За ийм суулгац байгаамаа. За одоо ингэ суулгаж та бүхэндээ үзүүлье. За энэ бол одоо нөхөндөө ерөнхийдөө бас нөгөө хольсон өтөг хөх бууц одоо хар ширээ ицээ хольсон одоо ийм одоо бордогоор бол одоо ерөнхийдөө нөхнийхөө яраад 10-аас 15 см дэвсэж өгнө. За одоо ингэ дэвссэн тохиолдолд одоо яг жоохон жигжиж өгнө шүү дээ. Цул шорооноос бас дээр нь хийж өгнө. Голлуулаад хийх. За агч мод маань ерөнхийдөө энсэрхэг хөнгөн өршөнд бол одоо ургалт цайтай байгаа. За үндснээс дээш гарсан одоо хэсгийг маань болохоор одоо ишин хэсэг гэж байгаа. За үндсэн хэсгийг маань болохоор үндэсний систем маань доошоо явсан. За энэ хэсгийг бол одоо үндэсний хүзүү гэж байгаа юм. За энэ үндэсний хүзүү маань одоо тогооныхоо одоо 90-ээс 10-аас 15 см-ийн одоо гүнд суувал одоо тохиромжтой. За одоо ингээд үндсээ бол одоо зарим маань одоо туршлагагүй ч үндсээ ингэж нугалж тийм ээ бас ингэж хажуу тийш нуглаад одоо гүнлүүн ингэж хуцууснаас бол ерөнхийдөө ургалт өсөлт жоохон мууддаг. Та тийм болохоор үндэс байгаагийнхаа одоогийн үндэс байгаа нөхцөлд бол одоо энийг одоо энэ саргаар тийм ээ нуглахгүйгээр сайхан голлуулж одоо ингэж болж байгаа одоо шороогоор хочнаа. Үлээ. За. За тойруулаад сайхан. За агч мод маань ерөнхийдөө бол бас ус шаарддаг ийм мод байгаа. Хүүтэн дэсвэртэй. За ургалтын хувьд бол маш хурдан ургадаг. Гоёмсог одоо гоёлын зориултаар тарьдаг ийм мод байгаамаа. Энэ жилийн хувьд бол өнгөрсөн жил бол агч модыг манай
мод үржүүлгийн газар бол одоо өрөө суулгасан тарц бол одоо ирэх намраас бол аймгийнхаа иргэдийн хангахаар бол одоо гарнаа. За ингээд модоо суулгасныхаа дараа тойруулаад бол одоо сайн чигжиж өгөх нь байна. За энэ чигжилтийг бол сайн хийхгүй бол ерөнхийдөө бас салхинд мод маань одоо ганхаж завсар гарснаас үндэс нь хатах ийм эрсдэлтэй байдаг. Тийм болохоор бол ерөнхийдөө модоо тарьсныхаа дараа гэмтэлгүйгээр сайхан чигжиж өгнө. За шарооноосоо хий. Шарооноосоо хийд. Хамаа цорын хич. Хий. За одоо агч модоо тарьс одоо услахаа хийн. За услахаа маань бол бас мөн адил тарьсныхаа дараа бол одоо 50-60 литр усаар бол услнаа. Ер нь моднуудын услахаа бол ойролцоо байдаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.